Албатрын аймаг дахь Сондонд эрүүгээргээ хашигтай шиг хурдан нээсэн гэдэгдээ. За энэ шиг хурданаар Тус аймгийн прокурорын голоос эрүүгүйлийн тусаа ингээ 11 дугаар зүйлийн 2 дахь сарын ялах дүгнэлт үлдэр хэлбэршүүлний руу шийдвэр саналтай ирүүлсэн. Бас 2 толгодох эрүүгээрийг хэлсэн. За нарийн чинь раш хурдааны танилцал оролцсон соно. За ашиг хурдаанд оролцож хос бүгд ирсэн хуралдаа өрүүлсэн. За ашиг хурдааны дээг танилцуулъя. За ашиг хурдааны танхимд орж ирэх шүгэ шийдвэр машин сонсоход ашиг хурдааны танхимдаа хүмүүс бүгд ус шүгд хүндэтгэл үзүүлнэ. За ашиг хурдаанд оролцох шүгд хандж үг гэлэх мэдээд өгөхд судлаасаа босно. За ашиг хурдааны оролцох шүгэ шийдвэр өрсөлд байлцсан. За мөн оролцсон хурдааны аргачлалын дэг сүрэг шийдвэр захирах төвөгтэй гэдгийг тайлбарлая. За ашиг хурдааны дэг зөрчсөн тохиолдолд түүнийг ашиг хурдааны танхимаас гарах хуурцсан сануулна. За дахин зөрчил гарвал шүг хурдааны танхимаас гарч шүг шийдвэрлэхэд дахин байцаалгах зохицуулттай. За усягч шүг хурдааны дэг зөрчсөн тохиол сануулга өгнө. За дахин зөрчил гарвал зөрчлийн тухай үйлцэлсэн торох сэтлэнүүд нодуулах зохицуулттай гэдгийг тайлбарлая. За хурдчийн бие байцаалтыг танилцуулъя. Шүгдчийн бие байцаалтыг танилцуулъя. За Баянхан өргөө огт Цэрэн дондгийн бас 2 Монгол улсын иргэн 1991 оны 12 сарын 20-ны өдөр төрсөн 35 настай эрэгтэй дэд бүсэлтэй Беларусь ам болдор ихтер хүүхдтэй ам цохиодроо бүдүүмжгцсэн юм. 5 дугаар огт Орос суух дээр шийдэлгүй. Регистрийн дугаар ил хагсын 91 12 2011 8 байна. За хосвэрийн сая өстөлцөс бие басал зөв байна. За хосвэр прокурор ялах дүгнэлтийг гарч танилцсан. Танилцсан. За хосвэрт адил шүүх хурдааны Скватер аймаг тусам дундын эрүүгээргийн агшд шүүх ерхий шүүгч насан буян бий дагалж за шүүх хурдааны нарийн бичэн дарах ингэгчин за улсын эфсэр хяналтын прокурор Тэшнэм за шүүдэж хосвэрээр оролцоод энэ шүүх хурдааныг явуулна. За шүүх хурдааны бүрэлдэхүүн оролцож тэдгээр хүмүүстэй гэр бүлийн гишүүн бол садан төлөө холбоотой. Эсвэл тухайн маргааны шийдвэрлэхэд ашиглахын болон хэргийг шударга шийдвэрлэх хэрэглээ хүндэслэл байна гэж үзвэл таруу татгалзал гаргах хэрэгтэй. За прокурор татгалзал байна. За хосвэр татгалзах юм байна энэ хүмүүсээс байхгүй. Рэмчин дарга. За хосвэр шүүгчийн туслахаас эрхүүг танилцуулсан уу? Танилцуулсан. За ойлгосноо? Бүгдийг ойлгосон. Асууж тодорхойлох зүйл байна уу? Байхгүй. За хосвэрт холбогдох эрүүгийн нусгангийн 12 дахь заасан гэмтрийг бол прокурор ялах дүгнэлт өгүүлж шийдвэрлэлийн бол шийдвэр саналтай ирүүлсэн байгаа. За өөрөөр дараах зүйлийг тодорхойлъя. За гин бурууга сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа юу? Хүлээн зөвшөөрч байгаа. За прокурорын сонссон ял болохтой 700,000 төгрөгийн торох хэдийг хүлээн зөвшөөрч байгаа. Хүлээн зөвшөөрч байгаа. За гэмтрэг бол хөрцөөс нөхөж байгаа зүйл байгаа юу одоо? Байхгүй. За гэмтрэг үлсэн гин бурууга хүлээн зөвшөөрснөө бол бас хуулцсан үр дагаврыг ойлгож байгаа юу? Тэрийг эрэгт ял шийдвэрлэх нэ гэж ойлгож байгаа. Ойлгож байгаа. За мөрдөж ашиглах ажлууд мөрдөгч болон хэрэг мөрдөгч прокурор за протоколээс за хууль бус аргаар танаас өөрийн гутаан төвчлөх хуурч бүлэх за хууль бус аргаар гин бурууга хүлээн зөвшөөрөх 10 нөхцөл байдал гаргасан. Үгүй. За өмгөөлөх шаардлагатай. Шаардлагагүй. За шүүгүүд одоо Утганбаатарт нөхсөн мэдүүлэгтээ нэмж хэрэгцүүд байгаа юу? Байхгүй. За ялах дүгнэлт бол прокурор ялцаар тусахт бол прокурор ялах дүгнэлтэнд тусахсан бодлоготой бүрэн танилцсан уу? Бүгдтэй танилцсан. За мөрдөшд ажиллаж шинээр нэмж хэрэгцүүд байгаа юу? Байхгүй. Хэрэгтэй холбоотойгоор. За улсын эвчүүд одоо Нотгорын шинжилгээ холбоотой болон за мөн
шүүхийн хэлцүүлгийн явдал холбоотойгоор нэмж гарах санал хүсэж байна. За шүүгчийн зөвсөл гэмтрийн ялгадуу төссөн хэргийн зөвсөлийн талаар маргаагүй. За хэдүүлсэн зураг шийдэх саналаа дэмжиж оролцож байгаа юм байна. Тэгэхээр улсын эрхчүүд одоо гэмээрийн талаар орон улсын дүгээр ажиллагаанд хэлцүүлнэ. За Сүхбаатар аймгийн прокурорын газрын Хяналтын прокурор Ташин би прокурорын хуулийн 17-19 дэх зүйл эрүүг хэрэг хэн шийдвэрлэх хуулийн 34-7 35 24 дэх зүйлийн нэг хэсгийг цуцлах удирдлага болгон хэлбэрсүүлсэн журмаар хэн шийдвэрлэх ажиллагаа явуулж буй эрүүг хуулийн тусгай ангийн 11 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасан гэмтрэг үйлдсэн C22 толбогдох 253 3 тэг 215 тэг 200 дэх дугаартай хэргийн шуурхалтанд улсын алгачаар болсон дараах дүнлтийг гаргаж байна. Шүүгдэгч C22 нь арх татвар сандарын зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 4 сарын 14-өөс 15-нд жилжсэн 2 цагийн Сүхбаатар аймгийн Түмэн 3 дугаар багийн дэвсгэрт байрлах 5 дугаар байрны 8 доод байх гэртээ гэр бүлийн хамгаалалтын айлтай зөвхөн бол хамтран амьдарч гээ норос рүүнтэй маргалдаж тухайн үед үсэн таарамж байлцааны улмаас толгойрон гараараа олон удаа зохиж өснөөс нь зулгааж унгаан хамарлуун гараараа зохиж гавлын хуйханд нэвтрэл цус хуралт зүүн гарын сарванд болон зүүн гарын бугуулганд олон тооны цус хуралт бүхэн хөнгөө охирол санаатай учирсан буюу эргүүлийн цаан 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасан гэмтрэг үйлсэн гэмбуртай тооцох дүнлтийг гаргаж ийн. Шүүгдэгч C22 нь гэмтрэг үйлсэн гэмбурууга хүлээн зөвшөөрч бүрдүүлэх ажиллагааны явцад үнэн зөв мэдээлэл өгч гэмтрийн нотлоход дэмжлэг үзүүлсэн. За анхудаа гэмтрэг үйлсэн. За хувийн байдал зүгийг нь харуулсан. Хэлбэрсүүлсэн журмаар хэн шийдвэрлэх тухай хүсэлтийг хүлээн авч түүнд эрүүгээр хэн шийдвэрлэх тухай 17 3 дугаар зүйл заасныг удирдлага болгон эрүүгийн тухай ангийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар 700 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 700 сая төгрөгөөр торгох хэл оногдуулах, оногдуулсан торгох хэлийг 3 сарын хугацаанд хэвчилэн төлөх тухай саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн тул уг саналыг батлуулах. За шүүгдэгчийг баригчлаагүй цагдаа өрөөг учир эдлийг ол оруулан тоцоглох саналгүй хэрэгт дөмжсөн эдүүрэн эдэмэрийн баримтар хураагдсан зүйлгүй хэрэг хийн шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гаргуулах зардалгүй шийдвэрлэх тул хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд тасан хувийн баталгаар тасан зэрэглэх арга хэмжээг хэвээрээ өөрчлөх гэсэн төгөлтийг гаргаж байна. За шүүхрэлтэн дуусч байна. Госойд шүүгүүд ханд хэлэцүүд байна уу? Байхгүй. Прокурорын нэмэлттэй холбоотойгоор нэмэлт хэлэцүүд явуулж байна. За шүүх шийдвэр шүүхрэлтэн тусгарлаа.